Сайн уу, K-pop Haruka-гийн YouTube сувагт тавтай морил. За юу байцгаана. Өнөөдөр Met Gala-гийн талаар ярилцсан. За K-pop-ын зүгээс болохоор дөрвөн алдартай оролцож байгаа. За Blackpink-ийн Lisa, Rosé, Jennie болон Seventeen хамтлагийн Choi Son-chul Met Gala-гийн улаан эвсний ёслолд оролцсон билээ. Ерөнхийдөө одоо юу болоод байгаа вэ гэхээр Lisa-гийн өмссөн хувцас буюу одоо тэр өмссөн тотоож буюу bodysuit нь нэлээд их шүүмжлэлт агуулж ирсэн. Яаж шүүмжлэлт агуулж байгааг би одоо бас ярина. Бичлэгийн эхлэхээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. За Met Gala маань жил болгон өөр сэдвийн дагуу алдартнууд тийм хувцлалтаар ингэж тэр зохиомжийн дагуу ирдэг. Одоо өнгөрсөн жил болохоор байгаль дэлхийгээ хайрлах тийм байгалийн төрлөөр ингэж явагдчихсэн юм байлээ. Тэгэхээр энэ жилийнх болохоор өнгөтэй арьснуудын хувцлалт, за тэдгээр хувцлалт загвараар өөрсдийнхөө эрх чөлөөг илэрхийлж ирсэн тийм түүхийг харуулах зорилготой тийм дэндийнхэн маягийн хувцлалтаар ирэх бөгөөд яг хувцлалтын код нь болохоор танд тусгаалan зориулсан оёдол гэдэг нэртэй тийм гар оёлын төрлөөр ингэж дагнсан тийм сэдвтэй байсан. K-pop-ын манай дөрвөн жигчин маань дөрүүлээ бараг сэдвтэй маш таарсан төгс тийм гар урлал, тийм хэнцэр маягуудыг авчиж ирсэн. За Blackpink-ийн гишүүдийн өмсөн хувцсыг харахад хамгийн түрүүнд яг ингээ анхны мэдрэмжээр таалагдсан хувцс бол Jennie-гийн хувцс байсан. Тэгэд ерөөдөө судлаад ингээд хайгаад үтсэн чинь Лисагийнх бүр маш гоё нарийн бүтцээр хийгдсэн байсан. Ч гэсэн Лисагийн хувцас маш шүмжлэлт агуулж эхэлж байгаа. Bodysuit буюу одоо тотоож гэж яриад байгаа. Тотоож дээр хүмүүсийн буюу эмэгтэйчүүдийн зураг байгаа учраас тэрэн дээр нэлээд хүмүүс дургуутслаа илэрхийлж байгаа. Ерөөдөө ингэ сайн харах юм бол энэ олон жилийн өмнө ингэж өөртөөхөө эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн тийм хар айртай эмэгтэйчүүдийг ингэж тотоожн дээр зургийг тавьчлаа гэд Америкийн нэлээд алдартай Henry гэдэг тийм загвар зохион бүтээгч ингэж ажилласан байлээ. Тэр болохоор бас өмнө нэлээд том алдартнуудтай ажиллаж исэн. Одоо юм зурсан хөргүүд нь тийм гар хатгамлаар одоо ингэ ойсон тийм хэлбэрүүд байгаа. Нэгэн хүний одоо дүрс нэлээд адилхан өнгөт арьстай хүний дүрс нэлээд адилхан байна гэсэн тийм хүмүүс нэр таамаг төвшүүлээд байгаа. Тэр таамаг нь яг юу вэ гэхээр Rosa Parks гэдэг тийм нэртэй 1955 онд юм өнгөт арьснуудын ингээд эрх чөлөө, иргэний эрхийн төлөө ингэ нэлээд хүчтэй дуугарч исэн тийм эмэгтэй байдаг. За 1955 онд яг юу болж исэн бэ гэхээр Америкт ингээд хар арьстай хүмүүс автобусанд ингээд суух юм бол одоо цагаан арьстай хүмүүс орж ирэх юм бол дандаа ингэж суудал тавьж өгдөг. Цагаан арьстай хүмүүст дандаа ингэж урдуур автобусны урдуур ингэж суудал тавьж өгнө. За тэгээ хойшоо ингээд хар арьснууд суун. Хэрэг цагаан арьстай хүн автобусын дотор ингээд босоо ингээд зогсоо ингээд явж явах юм бол хар арьстай хүн заавалжгүй тэр цагаан арьстай хүнд суудал тавьж өгнө гэсэн. Энэ Rosa Parks гэдэг зүгээр энгийн өнгөт арьстай эмэгтэй маань цагаан арьстай хүнд ингэж суудал тавих ирэхгүй гэд эсэргүүцээ суудлаасаа босоогүй мэн. Тэр хүн ингээд хэд хоног ингэж байцаагдаж баримтлагтаа. За ингээд ерөөдөө иргэний эсэргүүцэл эхэлсэн бөгөөд одоо бид бүгдийн сайн мэдих Мартин Лютер Кинг хүртэл энэ юунд ингээд нэгдсэн 381 оног тэмцсэн учраас тэгээд ер нь бол автобус нь ингэж ялгалан гадуургалт байх хэрэггүй. Хууль гэх юм уу одоо тийм хүн батлагдсан гэж байгаа. Тийм учраас энэ Rosa Parks гэдэг хүн бол иргэний эрхийн хөдөлгөөний бэлэг тэмдэг болсон тийм эмэгтэй байгаа. Ерөнхийдөө бол хүрэмдээр нь бас эмэгтэйчүүдийн дүрс бас энэ адилхан байна гэдэг Rosa Parks-ийн дүрс хүртэл байгаа юм. Одоо Lisa-гийн зүгээс буюу Elvie Brand-ийн зүгээс бол энэ талаар ямар ч тийм аль биесны мэдээлэл гаргаагүй. Хатамгалын хийсэн нөгөө уран бүтээлч хүн болохоор хүмүүсийг ингэж ерөөсөө дурдаагүй. Миний эргэн тойронд эмэгтэйчүүдийн тийм дүрсийг би илтгэсэн гэдэгт нь одоо эсэргээр үнэхээр буруу тайлбар өнгөтэй арьснуудын тийм эрхийг хамгаалсан тийм загварын тийм төрлийн сэдвтэй байхад яг гинт өөрөөр ингэж бараг тайлбарлчваа гэж яриад байгаа. Тэгээ бас ерөөдөө нэлээд адилхан байна уу гэж нэлээд яригдж байгаа. Тэг хүмүүс бас нэлээд комент бичиж эхэлж байгаа. Тэр нь болохоор одоо ерөөдөө энэ дүрсийг Rosa Parks гэдэгт нь ерөөдөө итгэцэн үл хүндэтгэгчийн тэг арьс өнгөөр ялгуулж байгаа. Тэг арай чүү чаатай ингэж тэмцэж байгаа энэ нөхцөлийг доошин болгох чинь ерөөдөө сөргөөр нөлөөлж гэсэн тийм комментууд ингэж бичигдэж байгаа. Ер нь эмэгтэйчүүдийн царайг яа тоочноос харах ёстой юм бэ? Комментууд бас нэлээд яваад байлээ. Сайтууд бол энээр ингэж яаж эхэлж байгаа юм бэ лээ. Тэгээ ерөөдөө сурвалжлагч буюу сэтгүүлчд бас ярьцлага өгсөн байгаа. Тэр нь болохоор Blackpink удахгүй иргэн нэгтгэж байгаа. Би бас маш хүлээж байгаа гэсэн тийм төрлийн ярьцлага өгсөн. Blackpink ерөөдөө үргэлжилнэ. Би Blackpink-ийн гишүүн байхаараа бахархдаг. Бид үнэхээр Blackpink-ийг хайрладаг. Тэгээд энэ ерөөдөө бол фэнүүдийн төлөө биш. Бас өөртөөхөө төлөөдсөн хийж байгаа зүйл учраас Blackpink гэдэг зүйл бол ер нь цаашид үргэлжлэн гэдэг тэр бас юу ярилцсанаас
бас нэлээд бас сайн явж илээ. Тэгээ энэ ярилцлагаараа Blackpink-ийг ерөөсөө Lisa тоодоггүй штэ, Blink-чүүд ерөөсөө тоодоггүй штэ гэсэн хүмүүст бол том хариу өгсөн гэж бол бодож байна. Ерөнхийдөө бол хамгийн ихэнд Lisa ирсэн мэлээ. Тэгээ дараа чинь Jennie ирсэн. Met Gala дээр хамгийн анх удаа ирсэн нь болохоор Rosie 2021 онд Blackpink-ийн хамгийн анхны гишүүн ингэж Met Gala дээр алхсан. Jennie болохоор ингээ 3 жил дараалал Met Gala-д оролцож байгаа. Бөгөөд 2023 оноос эхэлсэн. За 3 дахь зүйл нь болохоор Lisa анх удаа ингээ Met Gala дээр дебютээ хийсэн. Jennie-гийн хувцлалтыг бол маш их магтсан тийм нийтлүүд жилээ хар цагаан өнгийг хослуулсан байгаа нь сэтгүүтэйгээ маш зөв зогтсон байна гэж таашаагчлээ. Тэгээ 1920-оос 30 оны Coco Chanel-ийн тайзны төрхөөс ингэж санаа авсан гэж Jennie хэлсэн. Jennie ярилцлаган дээрээ сэдвийг хэрхэн өөрийнхөө тайлбарлаж амьдруулж болох вэ гэдэг дээр би маш их судалгаа хийж ирэхэд бас энэ загвартаа нэлээд оролцсон гэсэн. Blackpink-ийн эргээлтийн тухайд бол буцаад Blackpink in your area болно. Тэгээ бид спойлер хийж чадахгүй ч гэсэн үнэхээр гоё зүйлс болох болно гэж ярилцлага өгсөн. Тэгээ даашинцны хэсгүүд нь ч гэсэн совдан гинжин чимэглэлээр ингээ гойсон. Тэр доод хэсэг нь тийм бөмбөлөг хэлбэртэй мөртлөө дунд хэсгээрээ ингээ онгоосон. Урт хормоотой. Тэгээ хар атлаас өмдтэй тэнгүүтээ өндөр хэсгийг цагаан доторлоготой байгаа. Тэгээ Chanel-ийн дэгжин классик хэм маягийг орчин үеийн Jennie-гийн бас харизмтай ингээд тусгаж гаргаад ирж байгаа. Манай хэд бас ингээд хамтдаа зураг авахулсан мэлээ. Met Gala-гийн тасалбарч ерөөхдөө бол 30,000-аас 50,000 доллар байдаг. Тэгээд бас давхар хандив өгөх шаардлагатай. Тэгээ хандив өгсөн хүмүүсээ ингэж оролцуулдаг. За Rosie-гийн хувьд болохоор за Lisa Jennie хоёроос нэлийн сүүлд ирсэн тийм гоё boss эмэгтэй шиг мэдрэмж надад амар өгсөн. Тэгээд ерөөхдөө Tiffany & Co гэдэг алдартай өмнөд эдлийн брендээр бас ингэж хосолсон бөгөөд цэвэр цагаан алтан болон 18 каратын шар алтан зүйлт бөгөөд амар үнэтэй л гэсэн үг. Одоо хэрхэн тэрбумээр үнэлэгддэг тийм лаг зүйлт зүүсэн 14 каратын интернал болон очир эдний шигтгээтэй тийм цагаан алтан бүгжөөр бас гойсон байсан. Тэгээд ярьслаа өгсөн чинь за энэ жилийн аялын тоглолт болохоор өмнөх жилүүдээсээ нэлээд өөр арга барилтай бидний өөр түүхийг харуулна гэж хэлсэн. Met Gala дээр өмнө ганцаараа ирж байсан. Одоо ингээд Met Gala дээр ингээд уулзаж хамт оролцох болсондоо маш их баяртай. Тэгээд саяхан бид хэд ингээд солонгосын студидтэй ингээд хамт байсан. Одоо Met Gala дээр яг гэр бүлтэйгээ уулзж байгаа юм шиг надад санагдаж байна. Blackpink-ийн үйл ажиллагаа маш томор ингэж эхлэх болно гэдгийг хэлсэн. Хөвчлөлтөө өнгөрөөж байгаа бол харагдсан. Хүмүүс тэгтээ Rosie дээр маш их хүлээлтттэйсэн. Өөрт нь тохирсон хамгийн гоё сэдвтэй Met Gala-гийн үдшилэг болоод Rosie хит энгийн бас уйтгартай байсан гэж жоохон тим яриа гараад байгаа. Бас дээрэс нь үсийн засаж өгсөн стилист нь маш их дургу байгаагаа илтгэсэн. Яагаад юм энгийн зүгээр ингээд үсээ угаагаад гаргаад ирсэн юм шиг болгоцсон бэ гэж жоохон хүмүүс бас тэгэж яриад ах шиг гэлээ. Дараагийн 70 амтлын Boss брендийн илч төлөөлөгчөөр сонгогдсон байлээ. Энэ жил ингээ анх удаа ирж байгаа. Monochrome буюу хэмжээгүй мэт харагддаг тийм хувцас өмссөн. Тэгээ өмссөн хувцсныхаа өнгө нь үснийхаа өнгөтэй бас адилхан байна. Бас гадаадуудын анхаарлуудыг нэлээд татаад байгаа юм байлээ. Жил хар өнгийн дээл буюу нүмерг нь ингээ хараа булаад чадж байгаа гэж хэлж илээ. Томоохон сэтгүүлүүд дээр бас нэлээд 70 амтлын удахгүй 10 жилийн баяр болгочоо. Тэгээд 3 жилийн дараах бүрийн хэмжээний томоохон альбомор эргэн гэдгийн гэсэн бас дуучж байгаа. Өмссөн хувцас нь болохоор ингээд уран нарийн ингээд давхарлсан тийм хувцснууд ингээд харагдаж байгаа. Бас үнэхээр гоё харагдаж байгаа. Би бол энэ нүмергийн харангуйтаа ингээд яг байгаа байдлын харангуйтаа надад бас нэг тийм солонгосын хэм маяг тэр нүмергөөс нь тийм хамбуугийн тийм хэм маяг надад харагдчихсэн. Яг нэг сэтгүүлч ингээд нийтлэл дээр бичсэн байсан. Яг тийм хуучны романтик киноны гол дүрийн залуу шиг харагдаж байна гэд. Ер нь бол хувцсын сонгодог хэм маяг орчин үеийн хэм маягийг нэгтгэсэн бас сэдвтэйгээ маш сайн цогцож гэж ийм зүйлүүд болсон байгаа. Тэг үнэхээр том өөр viral сэдвүүд болох юм бол би бас тэр талаар хэлье гэж бодож байна. Одоо ингээд удахгүй эдитлээд оруулъя. Тэгээд бичлэгийн энэ хүрээд дууслаа. Бичлэгийн таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэгийн таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.